ажил амьдрал байн гундорч эрүүл хөнгөлж донтолдог учраас өөртөө болон хайртай хүмүүсийн төлөө эрүүл хараа. Эрүүл агаараа нэвтрүүлэг 3 гаруй бүрийн 15 цаг минутаас таны эрүүл мэндийн дэмжих олон төрлийн гамбалтыг хүргэх боллоо. Гэрбүлийн радио 104.5 84.5 суваг дээр бидэнтэй хамтаага сонсогч үзэгч танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Ингээ гэрбүлийн радиогийн 2 дугаар эфирт хөтлөгч гэр бүл судлаач их цалман ажиллаж байна. За өнөөдөр эрүүл багаараа нэвтрүүлэгт маань бас эрүүл мэндийн манаанд зохистой нэгэн эрхэм эмч маань хүрэлцэн ирсэн байгаа. Эрүүл багаараа нэвтрүүлэг дээр сонсогч таны эрүүл амьдралын хэмнэлт нөлөөлөх төр зөвлөгөө, зөвлөмжүүдийг хүргэдэг нэвтрүүлэг гэдгээр манай сонсогч үзэгчид андахгүй сайн мэдэх баха. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань хонгорхон мэд эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн их эмч ундрал эмч маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээ цаг цаваа зарцуулаад бидний нэвтрүүлгийн хойморноо хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Намайг урьж оролцуулсан та бүхэндээ бас баярлалаа. Сонсч байгаа сонсогчид та бүхэндээ бас энэ бороотой өдрийн мэнд хүргье. За тэгээд эрүүл багаарны нэвтрүүлэг дээр маань бас урагдсан ирсэн эмчээс маань манай үзэгчид сонсогчид бас асуултуудыг асуух бүрэн боломжтой байгаа. Хэрвээ та биднийг радиогоор сонсоод нэвтрүүлэгтэй шууд холбогдё гэвэл 986 104 5 гэсэн манай эфирийн утас бол нээлттэй байна. За тэгээд бидний нэвтрүүлгийг бас үзэх боломжтой. Шуудаар одоо лайв маань дамжуулагдаж байгаа. Та захин орчинд буюу гэрбүлийн радио 104.5 гэсэн одоо хайлтыг Facebook дээрээ хийх юм бол манай радиогийн пэйж гарч ирнэ. Энэ пэйж дээр маань одоо нэвтрүүлэг маань шуудаар дамжуулагдаж байгаа учраас сэтгэгдэл бичих хэсэгтэн сайхан асуултуудыг бичээд ингээд нэвтрүүлэгт манд оролцох бүрэн боломжтой. За тэгээд өнөөдөр ундрал эмчбит хоёрын хувьд эмэгтэйчүүдийн бэлгийн ариун цэвэр ба хүн өрчхүүн эрүүл мэндтэй холбоотойгоор бэлгийн ариун цэвэр гэсэн одоо энэ сэдвээр бас ширүүхэн ярилцах нэ. Тэгээд магадгүй нөгөө нэг эмэгтэйчүүдийн маань хувьд яг ийм нууц тийм хэсэг тэгээд бас яг ийм ертөнц учраас тэр болгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр за магадгүй бас олны тунд бас нэг юм ил яриад байдаггүй нэг юм сэдв хэсэг байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энтэй холбоотойгоор бас олон асуултууд бас байгаа болов төрөх болов гэж бас бодож байна. Тэгээд эмэгтэй хүн бүрийн өдөр тутмын амьдралтай холбоотой юм асуудал тэгээд зөв ойлголттой байх нь бол маш чухал. Тэгээд сүүлийн үед эмэгтэйчүүдийн бэлгийн ариун цэвэр за тэгээд энэс үүдэлтэй бас өвчний тохиолдлууд ямар байгаа бол бид нар нөгөө өөртөө тохиолдохгүй болохоор бас ингээд төдийлө хойноос нь явдаггүй гэтэл ялангуяа нөгөө бэлгийн ариун цэвэр нөхцөлтэй холбоотой зүйлүүд чинь маш сайн урьдчилан сэргийлэх юм бол эдгээр зүйлсээс ангид байх боломжтой байгаад идэг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэтэй холбоотойгоор бид хоёр өнөөдөр ярилцах нь манай үзэгчд сонсогчдод бидний нэвтрүүлэгтэй хамт байгаарэ гэж уриалмаар байна. За тэгээд хоёулаа юун түрүүнд ямар ч гэсэн эмнэлгийнхаа талаар товчхон танилцуулаад сая бас шууд эмнэлгээсээ ирсэн бах тэгээд ерөн зүгээр ажлынхаа онцлогийн талаар товчхон танилцуулаад эхлүүлээ яасан гэж шишүүд юу вэ тэрэг яах вэ гэхээс илүү гоё ингээд өнөөдөр бас яг их барих эмэгтэйчүүд эмчтэй ярьж байгаа юм чинь бас гоё ертөнцөөр аялах болов гэсэн гордлого төрөөд байна. За баярлалаа. За манай эмнэлэг бол хонгорхон мэд их өрөг эмэгтэйчүүдийн эмнэлэг байгаа. За үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байна. Одоо сая амарчиж дусаад гэдэг шиг эргээд ажилдаа орсон байгаа. За өмнө нь бол би нөгөө хууч ихтгэл мэд эмнэлгээр бас ярилцлаганд ордог байсан. Одоо бол хонгорхон мэд буюу өөрийн эмнэлэгтэй үйл ажиллагаагаа явуулаад эхэлж байна. За манай эмнэлэг бол 5D-ийнхаа онцлогоотой. За ургийн гажиг онцлогоо, хоромсоомын эмгэг онцлогоо, антамын бүтцийн онцлогоо гэдэг ер нь эхо онцлогоо илүү давмгай байдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг бол үзэж одоо зөвлөж тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг байгаа. Таны хувьд одоо өөрийн гэсэн эмнэлэгтэй болоод яг энэ чиглэлээр бас дараагийн ингээд шатанд гарсан ба шүү дээ. Ер нь яг энэ нөгөө их барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллахын сайхан зүйл нь юу яадیں۔ Тэгээд мэдээж ажлын ачаалал хариуцлага бол өндөр л ах. Юуг нь хараад ингээд гоё баярлдаг, огшдогч гэдэг юм үү тэр зүйлүүдээс гоё хуваалцвал. Би өөрийгөө ер нь аюу хацтай өсгөө гэж боддог. Тэгээд миний өөрийн одоо дуртай зүйл маань бол ураг ургийг судлах, палеонтологийн судлалын шилэх ухаанд ер нь бол одоо дуралжийн сүүлийн 5-6 жилээ бараг зориулаад явж байна. Тэгээд ихийнхэн ариунхан, дулаахан хөвлий дотор байгаа. Тэр бяцхан бүр хөөрдөм хөрхөн ургуудыг зургийг харах, бие бүтцийг харах, ээжтэй
аавтай те гэр бүлтэй харилцсан гоё дулаан уур амьсгал үүсгэж харилцах энэ ажил бол үнэхээр хамгийн сайхан байдаг. Би өглөө ажилдаа ирэх болгонд айгу гоё идэг. Нэг хүмүүс чинь зарим хүмүүс нэг ажилдаа жоохон те яаж өнөөдрийг давнаа орой хурдан болоосаа гэдэг бол би бол за хүүхдээ хурдан талын цогцолж хаал ажил руу хурдан явах юмсан хүн үзгийсэн ураг үзгийсэн тэгээд бүр ялангуяа ихэр ургуудыг үзэх бүр үнэхээр хайр хүргэн байдаг. Тэгээд өдөр алга ажиллаа хийж яхад ингээд гоё хайр ундардаг болохоор бас их аюу азтай гоё сайхан мэрэгжилтэй тэрүүгээрээ сайхан зүтгээд ажиллаж байна л гэж бодож байна да. Манай эмнэлгийн нэг онцлог байдгийг. За. Анхнаасаа л би нөгөө өөрөө одоо эмэгтэйчүүд тусламж үйлчилгээ үзүүлнэ, жирэмсэн ээжнэр тусламж үйлчилгээ үзүүлнэ, эхо онцлогоо харна гэл ингээл зорьсны үндсэн дээр манай эмнэлгийн бусад эмнэлгээс ялгарах онцлог нь бол манай эмнэлэг орой болтол ажилдаг гэдэг урайтай. Тэгээд 11 болон 12 цагаас үе талгааны идэг. Өглөө бол эрт нээж чаддаггүй. Тий. Би ч бас нөө жоохон мааматай байгаа. Тий. Тэгээд орой 8 хүртэл ажилдаг байгаа. За тэгээ бүр онцлог нь гэвэл хагасаан бүтэн сайнд ажилдаг. Хагасаан бүтэн сайн амралтгүй орой 7-8 хүртэл ажилдаг. Тийм учраас ажилдаа тий цаг зав нь болж өгдөггүй, эмнэлгээр явах боломжгүй эмэгтэйчүүд байвал тий холбогдоод ирэх боломжтой. Ариухан дулаахан хөвлий гэдэг амар гой санагдаж байгаа байхгүй. Ер нь бол нөгөө их байрах эмчнараас алийн хурдл миний охин дүлээдэг тэгээд гэдэг тий нэг тиймэрхүү л өгнүүдийг сонсч ирсэн болохоос эмэгтэй хүний хөвлийг бас ингэж тодорхойлж байгаа үгийг сонсоогүй юм байна. Тэгээ их гой санагдчихээн л та. Тэгэхээр ингээд эргүүлээд яг тэр нөгөө хөвлийгээр дамжуулаад амьдрал бүрэлдэж байгаа тий. Ингээд амьдрал тавтай морилж байгаа. Энэ бас их онцгой бас юм ертөнц байт юм биш үү. Тэгээд хоёлаа нэгэнтэй л одоо ингээд ургийн талаар яриад ихэлснийх яг одоо нөгөө одоо ингээд ургаа үзүүлэх, эход үзүүлэх шаардлагатай ээжүүдэд нэг жижигхэн зөвлөгөө өгчөө тэгээд хоёлаа яг бас сэдврүүгөө оруул гэж бодож байна л та. Яг юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ тий. Тэгээд би чинь одоо бол ингээд 4 хүүхэд төрүүлсэн 80-ад оны үеийн ээж ихгүй. Тэгээд намайг олдол дөнгөж анхан махан жирэмсэлж яхад эход хит их олон үзүүлэх дэмээ. Энэ бол урагт илүү аюултай ноцтой гэдэг үгсэн болвол сүүлийн төрөлтөн дээр маань харин ч илүү үзүүл сайн харуулах хэрэгтэй, нэг бүрчлээ харуулах хэрэгтэй гэдэг болсон байлээ. Тэгэхээр энэ бодвол нөгөө эход ингээд нөгөө үзүүлэх нь урагт аюулгүй гэдэг талын зүйл ингээ ойлголтууд төрсэн бахалтай. Гэхдээ яг нөгөө эмчээс бас сонсомоор байна. Магадгүй ийм нөгөө хөвшмөл ойлголтоос болоод эход үзүүлэхээс татгалцдаг хүүхдийнхээ бас яг нөгөө бүрэн бүтэн байдалтай ингэж анхаарал тавьмаар агаач нөгөө айдсаасаа болоод ч гэдэм үү те хит олон үзүүлж болохгүй ч гэдэм үү хөвшмөл ойлголтууд байгаад байна шүү дээ те бидний эрүүл ийм байжилтан дээр энэ дээр таны гоё юм зөвлөж өгөөч. За эхо үзлэг буюу хитаван онцлогоо шинжилгээ гэдэг байхгүй. За хитаван онцлогооны үзлэг шинжилгээ маань урагт хор хөнөөл байхгүй. Энийг бол одоо олон улсын тий байгууллагууд бол судалж гасан. Дэлхийн түвшинд тий зөвлөдөг. Тэгээд эхо үзлэг гэдэг маань нөгөө хит ягаан туяа биш байхгүй. Туяа үзлэг биш. Зөвхөн дууны долгионыг дамжуулж тэр хэвлий доторх байгаа бүтцүүдийг харж уншилдаг шинжилгээний арга байгаа. Тийм учраас эход харуулахыг одоо зорж байгаа дотроо тий бодож байгаа бүх одоо жирэмсэн биш эмэгтэйчүүд жирэмсэн ч хүн зөвхөн эход харуулахгүй жирэмсэн биш эмэгтэйчүүд бас харуулдаг тий. Тэгээд ийм байгаа бол санаа зовлтгүй эмнэлгээ сонгоод хурж ирээд үйлчлүүлээрэ танд бол одоо яг тухайн байгаа байдлыг үнэн боттойгоор тэгээд аюулгүй байдлаар тухайн өвчтөн үйлчлүүлэгчтэй ээж нартаа зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй гэж миний бол баримталдаг зарчим. Хүнд мэдээ дуулгах байсан ч тэрийг зөв талаас нь сэтгэл зүйн зовоохгүйгээр яг одоо олон судалгаа шинжилгээ ийм байдаг шүү. Энэ дээр битгий санаа зовоорой. Ийм байдал нь одоо ийм болоод ингэж өөрчлөгддөг шүү гэх юм уу те. Тухайн одоо эмэгтэйдээ жирэмсэн одоо ээж нартаа ч гэх юм уу айдас төгшүүр өгөлгүйгээр ерөнхийдөө өөрт нь зөв ойлголтыг өгөх юм бол энэ бол хамгийн зөв онцлогоо болж өгдөг гэж би боддгийг.
Энэ тэгэхээр зөвхөн одоо ийм үзэх үзэлгийн үйлчлэгээ гэхээсээ илүүтэйгээр тэр сэтгэл санаатай харилцаж ш тэ. Бүр харилцдаг. Тий. Ямар сандал надад одоо орж ирэл яхад харуулахаар хэвтийтэй амьдралаа арай гардаг байна. Би одоо үйлчлүүлэгчтэйгээ ингээл орохоор яасан нөхөр нь яасан гэл ингээл тэг чинь энэ мал одоо нэг жирийн хов базаад байгаа юм биш байхгүй. Тэр хүн ингээд юмаа нээхгүй асуухаар дуурахгүй байгаа тохиолдолд тэнд нэг шалтгаан байгаад нь штэ. Тэнгүүд одоо за яасан миний охин ямар шалтгаан байгаа. Одоо би өөрөөсөө их чүнийг хүртэл та ямар шалтгаантай гэл ингээл тулаад харьцаар хүн болгон өөрийн гэсэн дотоод орчинтой дотоод ертөнцтэй учраас тэрийг нэг түлхүүрийг нь олоод харьцаж байгаа юм бол айгүй гой нээлттэй харилцаа болж чаддаг. Тэгээд муу мэдээгч хүртэл сонсгохдоо бас тухайн хүнээ бодож ингэсэн л штэ гэж одоо харилцах биш харин тухайн хүндээ за энэ удаад ингэсэн байна. Цаашид хоёлын юм боломжтой байна гэдэг талаас нь ч юм уу тухайн үйлчлүүлэгчтэйгээ харьцалж ойлголцож чадах юм бол эргээд нөгөө Японы арга байдаг шүү дээ. Тан дээр нэг ирсэн хүн дахиад таныг сонгож ивэл та зөв ажиллаж байна гэдэг. Тэгээ энийг бол би баримталдаг. Тэгээ хүн болгонтэй бас сайхан бас нээлттэй харилцахыг хичээж байна, суралцаж байна. Одоо бас суралцаар явж л байна. Хаяа бас би ч гэсэн хүн учраас ингээд нэг нээлттэй харилцахгүй ч юм уу тийм тохиолдол байдаг бол уучлаарай. Эм чин суралцаар яваа шүү гэж хэлье. За тэгэлгүй яах вэ? Тэгээд таныг сайн нөгөө эмчин ч гэсэн хүн гэдгсэн чинь нөгөө сая боловсрал телевиз дээр яг нэг их барих эмгтээчүүдийн эмчин нэг имлэгийн талаар нэг кино гарсан шүү дээ. Тэрийг та үзэж амжсан уу? Тэр кино олон ангитай киносэн. Тэгээд тэр киног үзэхдээ нэрэл эн чинь одоо бид нар чи очиод төрөөл ингээл гардаг болохоос биш бүхэл бүтэн амьдрал явагдчихаа бүхэл бүтэн ертөнц байгаа гэд тэгээд тэрэн дээр нөгөө ингээд бид нар айгүй олон өөрсдийнхөө буруу хөвшмөл ойлголтоос эсвэл амьдралын дадлаас болоод өөрөө өөрсдөө бас айгүй олон юм асуудлуудыг үүсгэх юм да гэдэг тохиолдол кейсүүдийг харж ирсэн байхгүй. Одоо ингээл арай хийж 2 хүүхэд суулгуулаад 2 хүүхэдтэй болоод нөгөө хүүхэд маань яг төрдгийн даван дээр ингээ эрсдчихэж байгаа. Тэгээд шалтгаан гэх юм бол цаг тухайн мөчтний хяналтандаа ороогүй, одоо үзүүлээгүй, уухстай аминд имээ уугаагүй. Гэтэл эсэргээрээ бит сайн гэсэн болгоныг дураараа ингээл нөгөө сүлжээний ч юм уу мэдхгүй ямар ч ингээл хүмүүсийн амд амтсан болгоныг уугаал тэр нь урагт яаж нөлөөлж байгаа ингээд хараагүй мэдээ үсэл яг төрөх үе дээр ирсэн ч нөгөө их байрах эмэгтэйн одоо ингээд эмчийн асуудал болоод ингээд яваад идэх тэгээд тэр зүйлсүүдийг харж байгаа бас айгүй олон зүйлүүдийг ойлгосон л та тэгээд бид нар чинь нөгөө төрдөг болохоор тэгэл төрчин гэж бодоод идэг болохоос ш маш олон эмч нарын хариуцлага үзлэг зөвлөгөө ингээд шингэсэн учраас ингээд асуудалгүй төрдөг шүү гэдэг зүйлүүдийг бас ингээд ойлгоогүй байснаа сайн нөгөө киногийн үзснэг гинт санаад. За тэгээд өнөөдрийн манай эрүүл багаараа нэвтрүүлгийн маань сэдв болохоро бэлгийн одоо ариун цэврийн талаарх юм сэдв байгаа. Тэгэхээр бэлгийн ариун цэвэр гэдэг бол одоо зөвхөн цэвэрхэн байх тухай гэдэг ойлголтоос илүү бас яг өргөн утга агуулгатай эмнэлгийн бас ийм ойлголт байгаа гэж бодож байна. Ер нь бол бидний нэг ийм анхны ойлголт байна шүү дээ. Маш сайн угаах хэрэгтэй гэд. Тэгэл одоо савндаж угаач гэдэг юм уу эсвэл яг зариултын савнж гэдэг юм уу тэгэл ерөөсөл угаахал стил гэсэн нэг юм ойлголтууд байдаг. Яг ингээ өдөр тутамдаа савндаж угаах нь эргүүлээд одоо эмхтэй талтай ер нь асуудалтай байдгийм үү, хэвэн байдгийм үү гэдэг талаас нь ойлоо зөвлөд эхлэе гэж бодож байна. За энэ савндаж угаах гэдэг бол бэлгийн ариун цэврийн одоо эмэгтэйчүүдийн буруу ойлголт, буруу дадал зуршлын нэг нь л дээ. Тэгээ бэлгийн ариун цэвэр гээд одоо хинээс ч асууя л та. За бэлгийн ариун цэвэр гэж яг юу боддөг вэ гэхээр хүмүүс дандаа цэвэрхэн байх, угаах, ариутгах гэдэг ойлголттой байж байгаа байхгүй. Гэтэл энэ маань маш том ойлголт. Одоо зөвхөн цэвэрхэн байх, ариухан угаах гэдэг ойлголт биш. Энэ бол одоо эмэгтэй нөхөн өрчгөн эрхтний одоо хэвийн үйл ажиллагаа, эрүүл орчин за мөн цаашлаад өөрөө өөрийгөө цэвэрлэх хамгаалах механизм бүр цаашлах юм бол жирэмслэх чадвар, жирэмсний явц тийм ээ бүр гэр бүлийн эрүүл мэндтэй холбоотой юм өргөн үрээний асуудал үүсдэг. Тэгэхээр нөхөн өрчгөө эрүүл мэнд, нөхөн өрчгөө эрхтэн гэдэл ярих хэрэг гарна. За нөхөн өрчгөө эрхтэнд бол хамгийн эхлээл нөхөн өрчгөө эрхтний үүд хаалга гэж нэрлэх би айгуу дуртай. Угаасаа үүд нь тахгүй өтрээ орчдөг. За тэгээд өтрээний ариун цэвэр бол энэ бэлгийн ариун цэвэртэй салшгүй холбоотой.
За энэ үе таалга буюу өтрээ гэдэг эрхтээ ордог байх нь хүүхэд тээж одоо өсөгдөг сав буюу умаа гэдэг эрхтээ ордог байх нь цаашлаад үрийг дамжуулдаг үр дамжуулах хоолой үрийн сувг хоёр талын үрийн хоолой ордог байх нь хоёр талд байдаг жижигхэн хөрхөн хоёр өндгөвч гэдэг эрхтнүүд эмэгтэй хүн өрчгөн эрхтэн гэдэгт англиар зүйлүүдэд багтдаг байхгүй. За энэ одоо бэлгийн хариун цэврийн талаар ярих юм бол хэдүүлээ энэ үе таалгын талаар ярих нь байна. Тийм. Өтрээ гэдэг маань өөрийн гэсэн орчинтой тусдаа өөрийн гэсэн хамгаалах механизмтай бүр тийм аюу тийм зөвхөн тийм хүндийтэй эрхтэн биш байхгүй. Энэ өтрээ гэдэг эрхтэн маань өөрөөгөө цэвэрлж идэг, өөрөөгөө ариутгаж хамгаалж идэг тий нарийн тийм тогтолцоотой орчинтой эрхтэн бичдэг. Өтрээний орчныг хүмүүс ихэвчлэн бас мэддэг бах. Хүчлэг орчинтой байдаг. 3.8-аас 4.5 буюу өтрээ өөрөө хүчлэг орчинтой байдаг. Энэ хүчлэг орчин яадаг вэ гэхээр хүчлэг орчинтой байснараа одоо өвчин үүсгэх, ням, бактери, мөөгөнцрөөс өөрийгөө физиологийн байдлаараа хамгаалж чаддаг эрхтэн байдаг байна. Одоо хүний бие махбодын орчнууд гэдэг чинь хүчлэг орчинтай хамгийн нэгдүгээрт эрхтэн бол ходоод бичдэг. За үүний дараа өтрээ ордог байхгүй. Тэгэхээр өтрээний энэ орчны хүчлэг орчны одоо тэр баланс алдагдаад ирэхээрэл биднэрт зовир илэрдэг. Зөвхөн өтрээний одоо орчны бүрдүүлдэг те эмгэг нянгууд, эрүүл нянгууд зөндөө байгаа. Эдгээрийн дийлэнхийг нь одоо лактобацил буюу сүүний хүчил эзэлдэг байхгүй. Энэ лактобацил буюу энэ сүүний хүчлийн савханцрууд идэг. Энэ бол бидний өтрээнд байгаа эрүүл сайн нянгууд гэсэн үг. Сайн нянгийн айрмууд гэж хэлэх юм уу? Тийм энэ сайн нянгийн айрмуудаа л бид хамгаалахыг зорих хэрэгтэй байдаг. Түүнээс угаагаа даруун байлгаад авах нь чухал биш. Өтрээнд байгаа энэ сайн нянгуудаа тэ хэвийн хэмжээнд нь цохох хэмжээнд нь хамгаалж чадах юм бол бэлгийн хариун цэврийн асуудал бол айгүй амархан байдаг байхгүй юу. Тэгээд энэ орчныг алдагдуулдаг олон шалтгаанууд байгаа. Тэгээ нэгдүгээр, хоёрдугаар гэж дараалал өгмөөргүй байна. Яагад бол хүн болгоны шалтгаан өөр ичдэг. Тийм. Хамгийн ихний одоо хүмүүсийн хамгийн их одоо тулгамддаг тий тохиолддог нэг шалтгаан бол антибиотикийн зохисгүй хэрэглэвчдэг. Замбраагүй антибиотик хэрэглэдэг, эмчийн заавраар бус хэрэглэдэг тий хүний амнаас сонсоол нэг за энэ жоохон тикэдийн гэл нэг антибиотик уух жишээний одоо ялангуяа Монгол улсад антибиотик эмийн хэрэглээний зохисгүй замбраагүй хэрэглээ бүр үнэхээр бас маш их болсон байна. Тэгэхээр антибиотик ууснараа яагаад байгаа юм гэхээр та эмгэг нянгаа устгах гэж ууж байгаа шүү дээ. Эмгэг нян устчихна. Хажууд нь нөгөө байгаа бидний хайрлж хамгаалаад байгаа хэвийн лактобацил ашигтай нянга устгаачдаг. Антибиотик маань. Тэгэхээр өтрээний лактобацил буюу нөгөө орчных нь дийлэнх хувийн эзэлж явах хэвээр нөгөө сүн хүчлийн сахванцрын хэмжээ маань буураад устгагдаад ирэхээрээ орчны баланс алдагдаад ингэснээрээ нөгөө нян, халдвар, мөвөнцөр, даамжрах нөхцөлийг бүрдүүлээд идэх байхгүй. Антибиотикийн зохисгүй хэрэглээг бол ер нь одоо болох хэрэгтэй. Бас одоо үүнтэй холбоотой нөгөө сая оны өмнөхөн байна уу да. Бас эрүүл мэндийн амнаас бас нэлээ чангалсан шүү дээ. Жоргүй юм болохоо байсан гэж. Тэгэл хүмүүсийн хооронд халууны эмийг хүртэл жоргүй болохгүй, лаа хүртэл жоргүй болохгүй гэх чинь тэ. Энэ бол нэг талаасаа бас ард иргэд та хэдийг хамгаалж байгаа нэг хэлбэр. Гэхдээ яг алийг нь жортой, алийг нь жоргүй гэдгээ мэргэжлийн хүмүүс бол тэрийг өгөн зохицуулах хэрэгтэй санагддаг байхгүй. Тэгэхээр антибиотикийг бол одоо эмийн сангуу жоргүй болохоо болцсон байлээ. Энэ бас нэгэн талын биднэрт бас тустай нэг юу болж байгаа байхгүй. За дараагийн чухал асуудал нь нөгөө одоо түрүүний өөр чи ярьсан шиг угаалга байдаг. Өтрээгээ угаагаал левел айгүй олон удаа угаах, байн угаагаал цэвэрлээл байх юм бол одоо эрүүл гоё байна гэж ойлгоод идэг байхгүй. Гэтэл үгүй. Өтрээг одоо өдөр болгон савндаж угаадаг хүмүүс идэг. Бүр нөгөө ариутгалын бодис ингээд хуруугаараа хийж нөгөө юм аяг угааж байгаа юм шиг угаадаг хүмүүс идэг байхгүй. Өтрээгээ угаахтаа бас нөгөө зөв угаах хэрэгтэй. Тэгэл энэ одоо юу өтрээ угаах яриад байгаа ингээд зарим нэг нь сонсч ол ярих бас
бидний амьдралын өдөр тутмын салшгүй нэгэн одоо зүйл бол энэ бэлгийн ариун цэврийн асуудал байдаг. Тэгээ үүнийг зөвөр ойлгохтойгоо маш олон жижигэн деталь юмнууд байдаг байхгүй. Тэгээ тэр болгоныг хүн болгонд ингээд зөвлснөөс ингээд нийтээр нь зөвлөвөл хэдүүлээ гоё эрүүл амьдралын зөв хөвшмөл байдлаар өтрээний бэлгийн ариун цэврээ хэвийн сахих боломжтой гэсэн. Тэгэхээр өтрээнд ямар ч хуруу орж болохгүй. Ер нь бол өтрийгээр юу ч хийхгүй. Та угаана гэдэг маань гадна бэлэг эрхтнийг л угаах хэрэгтэй байхгүй. Тэр дотор байгаа тэр өөрөө өөрийгөө хамгаалдаг, өөрөө өөрийгөө цэвэрлэдэг механизмтай орчныг хуруугаа хийж угаах шаардлага байхгүй. За угаалга хийж байхдаа нөгөө содын ус мал, йодын ус мал тий элдв натартай тий янз бүрийн уусамлаар бас их угаадаг. Энэ өтрийний өөрийнх нь нөгөө хамгаалж хайрлах хэвээр хэвийн ашигтай бактериуд ч угаагаад байгаа. Тэгэхээр хэвийн ашигтай бактериудад та өөрөө хуруу гараараа угаагаад элдв боцоор угаагаад тахаар тэнд орчны баланс тэнцвэр мэдээж алдагдах нь тодорхой. Ингээд ирэхээр өтрийний нөгөө өрөвсөл үүсэх таатай нөхцөл бүрдэж эхэлж байдаг. За угаалга бол маш том асуудал bijдэг байхгүй. За өдөр бүр одоо бид нөгөө ариун цэврийг хэрэглэх одоо өдөр тутам гэж ярьдаг тийм. За мөн биений мэрсэн тий сарын тэмдгийн мөчлийн үедэд ариун цэврийн хэрэглэдэг. Энэний бас буруу хэрэглээ өтрээний хэвийн орчныг алдагдуулж идэг байна. Яагаад гэвэл нөгөө чихтэй тий чихтэй орчин бол нян өсөх, мөгөнцөр өсөж үрч хамгийн таатай орчин болдог штэ. Тэгэхээр ариун цэврийн хэрэглэлийг 4 цаг тутамсаал. Өдөрт хэд хэрэглэх нь өглөөнөөс хойш өдөр үдээс хойш орой унтахын өмнө гэх мэтлэн 6-8 ширхэг хэрэглэж таарах гэдэг нь шүү дээ өдөрчтэй. Тэгэхээр өглөө гараад өдөржингөө тэрнтэйгээ явах биш. Ариун цэврийн хэрэглээ 4 цаг болоод дүүрсэн ч бай, дөрөвгүй ч бай сольж байх хэрэгтэй. Удаан нөгөө чихтэй орчинд цустай орчин тий удаан байх тусмаа л нөгөө нянгууд өсөж үржих таатай нөхцөлийг бүрдүүлж өгöd байдаг. Энэ бол энгийн юм шиг мөртлөө ингээд яг сонсохоор яг хэрэгжүүлэхэд бас нэр би энийг ингэчтэй штэ гэж бодохоор асуудлууд байгаа даа тийм байлгүй яг хөө тэгээд нөгөө хүмүүс чинь нөгөө мэдхгүйгээсээ болоод их алддаг гэж те тэгээд яг мэрэгчлийн хүмүүсийн бас яг ийм зөвлөмж бол маш их хэрэгтэй л те тэгээд саяны нөгөө яг таны нөгөө ариун цэврийн хэрэгсэл гэдэг дээр яг бисыг асуумаар бэлдсэн чинь бэлдсэн байсан тэгээд эмч маань өөрөө бараг хэлчлээ те тэгээд энэ бол мэдээж одоо өрөвсөл ингээд айхтар үсгүй ч гэсэн энэ яг зөв хэрэглээтэй байх нь бол чухал байна те нөгөө орчныг маань бас хэвийн нөгөө өтрийний орчны балансыг нь алдагдуулаад эрсдлийг үүсгэждэг байхгүй. Тэгэхээр ялангуяа нөгөө өтрийнд хийдэг тампон хэрэглэдэг эмэгтэйчүүд байдаг. Өдөржингөө тампонтой явчихдаг. Зарим нь аваагүй хончдог ч юм уу. Энэ чинь өөрөө тийм яаж ч утсан те удаан хугацаагаар чихтэй юм, нойтын юм тэр дотор удаан байх тусмаа л нөгөө нянгуудын өсөж үржих таатай нөхцөлийг бүрдүүлээд байдаг байхгүй. За дараагийн одоо бас шалтгаанд нөгөө хамгийн том бас шалтгаануудын нэг хамгаалтгүй бэлгийн харилцаанд орох байна. Олон бэлгийн хавтагчтай байх гэл энэ бэлгийн замын хүчээр ярихаар л ярьдаг бол өтрийний орчныг бас алдагдуулахад энийг ярих хэрэгтэй байдаг байхгүй. Хамгаалтгүй яагаад гэж яриад байгаа юм гэхээр мэдээж хамгаалтгүй бэлгийн харилцаанд орсноор бид нар эрсдлүүдийг үүрж идэг те. Нэгдүгээр төсөөгүй жирэмслэлийг бид нар хүсээгүй төлөвлөөгүй жирэмслэлтийг бий болох боломжтой байдаг. Хоёрдугаарт бэлгийн замын халдвар төвч авах боломжтой авах нэ гэл ингээл эрсдлүүд бол их байдаг. Тэгээ хамгаалтгүй олон гэж хэлээд байгаа нь яагаад вэ гэхээр бидний одоо эмэгтэй хүний өтрээ хүчлэг орчинтай гэж хэлсэн те. Тэгвэл эрэгтэй хүний үрийн шингэн сул шүлтлэг байдаг байхгүй. Сул шүлтлэг тий өөр ээждэг гэсэн. Тэгэхээр үрийн одоо бэлгийн харьцаанд ороход эрэгтэй хүнийг удаа одоо үрийн шингэнээ өтрээнд бол гадагшлуулдаг байгаа шүү дээ. Ингэснээр одоо бэлгийн одоо хурцгөн үйл ажиллагаа цааш одоо жирэмслэх те яах асуудлууд аль яригддаг. Тэгээд эрэгтэй хүний үрийн шингэн сул хүчлэг буюу одоо 7.5-аас 8 7.2-оос 8 байдаг хаа. Сул хүчлэг энэ орчин нь яадаг вэ гэхээр нөгөө үрийн шинг өтрээнд гадагшлалаа. Эр бэлгийн эсүүд тэнд хэдэн саяараа байгаа те. Тэр эр бэлгийн эсүүдийг өтрээний хүчлэг орчноос хамгаалах орчин бариар болдог байхгүй үрийн шинг өөрөө. Тэгэхээр өтрээнд асгарсан тэр үрийн шингэн маань хэсэг тодорхой нэгэн хугацаанд тэр эр бэлгийн эсүүдийг өтрээнд байлгаад ингээд аюулгүй барьж идэг байна. Тэгэхээр өтрээнд тодорхой хэмжээний хэсэг
нөгөө сармаг тий сул шүлтлэг орчин үүсдэг байхгүй. Тэгэхээр олон хавтагчтай бэлгийн харилцаанд ордог эмэгтэй хүмүүс маань өтрийний баланс бол байнга алдагдчихдаг. Тэгэхээр өрөвсөл үүсэх тий нөгөө нян үржих таатай нөхцөлийг бас бүрдүүлэх эрсдэл болж өгдөг байхгүй. За ер нь тэгэл нэг тий ер нь тэгээд яг гэр бүлийнхээ харилцааг барьж байгуулж үлдэх нь л чухал юм уу да. За өдөр тутмын хэрэг нөгөө талаас нь хоёлаа өдөр тутмын ярин цэврийн хэрэгслийг ярьсан юм чинь нөгөөтэйгөр бас нэг чухал зүйл бол дотор хувцас байгаа ш тий. Тэг ингээд сүүлийн үеийн дотор хувцснуудыг харах юм бол олон янзын ингээд материалтай тий ингээд бие дөмсөн мэдрэхдэггүй гэл маркетингийн ингээд сурчлагаанууд бол явдаг штэ. Тэгээ нэг тухтай таата байдлаа боддог. Гэтэл эргүүлээд энэ нь бас ямар нэгэн байдлаар нөгөө өтрээ маань өөрийгөө хамгаалдаг бас яг ийм гэл ярьсан яриа байна. Тэгээд энд маань бас энэ тэр нөлөөлөх байдал ямар гэдэм бол тэг нэг тийм кейсийг бол санаж байна. Яг нөгөө ингээд зах дэлгүүрийн худалдааны төвөөс ингээд дөнгөж худалдаж авангуудаа ингээд хэрэгэлсэн ариун цэврийн юугаа дотор хувцас тэгсэн чинь ингээд шууд захтналт өгөөд эхэлж исэн ингээд. Тэгэхээр энэ дээр ч гэсэн мэдээж яриг хувь хүн ингээд анхаарал цэвэрлэл ариутгал өмсөх хэрэгтэй. Гэтэ одоо ч гэсэн нөгөө яг цэвэрт аавн гэдгийг зөвлөсөн хിവэрэ байгаа энэ ер нь одоо нөгөө хүн өрчхөн тэ эргэтэнд маань бэлэг эргэтэнд маань нөлөөлөх талаас ямар байдгийг. Одоо ч гэсэн зөвлөсөн хിവэрэ. Хിവэрэ. Одоо нөгөө өтрийний одоо хэвийн энэ балансыг алдагдуулах хүчин зүйлүүдийг дурдаал яваад байгаа шүү дээ. Үүний нэг хүчин зүйл нь дотор хувцсны сонголт гэдэг байхгүй. Дотор хувцсыг тий хүүн давныг сонгоо. Бити нилонон синтетик материалтай дотор хувцс бүү хэрэглээ гэж л зөвлөдөг. Тэр нь маань яадаг вэ гэхээр өөрөө нөгөө агаар нэвтрэлт бага. Тэгэхээр нөгөө чихтэй орчин ахаад үсгэж чинь. Яг л нөгөө барьаар буюу нөгөө ариун цэврийн хэрэглэл хийгээд ингээд хамгаалт хийчихэж байгаа юм шиг чихтэй дотор хувцс бишээ нөгөө синтетик материалтай агаар салхи нэвтрүүлдэггүй хит бариун дотор хувцс бүү хэрэглээрэй гэж зөвлөдөг байхгүй. Ялангуяа орой унтахтаа бол бүр сул чөлөөтэй агаар сан нэвтрүүлдэг дотор хувцастай унтж байх юм бол эмэгтэй хүн та бэлгийн ариун цэврээ бас нэг сахиж байгаа нэг хэлбэр болдог. За бас их чухал тий анхааруул штэ. Одоо нөгөө бидний ингээд яг хүүхдүүдтэй нэг зөвлөх нөгөө зөвлөмжүүд бас ингээд ховордоод идэх л та. Тэгэхээр зэрэг одоо бас яг энийгээ ч гэсэн зөвлөж энэ зүйлсүүдээ ч гэсэн бас яг энэ байдлаа бас хадгалах нь чухал юм байгаад байна тий. За антибиотиктай холбоотой бас хоёулаа мэдээллүүдийг бол өгчихсөн. Өтрөөний орчныг эрүүл байлгахад пробиотик буюу одоо ашигтай бактери уух, гаднаасаа уух, эсвэл лаа хэрэглэх тал дээр бас ер нь нэг юм хэрэглээтэй болчиход байгаа ш тий. Тэгэл одоо гадуурч нөгөө онлайн дэлгүүрээр ч юм уу эсвэл одоо үүдийн хүргэлтийн бараагаар яг ингээд нэг гоё таатаа болгодог тийм лаа, ийм лаа гэсэн ийм сурчлагаанууд бас явагддаг л та. Энэ дээр яг ямар зөвлөмжийг бас өгөх вэ? За яг уу одоо гадуур бол нөгөө юм хөгжин гэдэг шиг те маш олон төрлийн ашигтай бактериуд байдаг болсон байна. Лаанууд хүртэл түмэн жороороо сонголтоороо байдаг болсон байна. Өтрийн хийдэг капсултай лаа хүртэл те ашиг бактери хүртэл бий болсон байна гэх жишээний одоо сүүлийн үед их сурчлаад байгаа Вайзон гэдэг цацлага байна тий. Дүрсийг рүүгээ цацсан доод өтрийн рүүгээ цацсан гэл ингээд сурчлаад идэг. Хүн болгоны сонголт өөр. Тэгтээ хамгийн зөв сонголт бол эхний ээлжинд зүгээр мэрэгжлийн эмчиднийг хандчих хэрэгтэй. Наандж мазокын шинжилгээ гэж ярьдаг тий, шинжилгээ өгчих хэрэгтэй. За бүр хэрвээ одоо өтрийнээс гарч байгаа шүүрэл маань өөрчлөлттэй байгаад өөрт ч асуудалтай, зовиртой байгаад ах юм бол PCR-ын шинжилгээ өгчих хэрэгтэй. Өтрээ хэвийн байна уугүй юу гэдгээ одоо оншилж мэдснийхаа дараа тэр хэвийн бактерийг хийх хэрэгтэй гэдэг байхгүй. Үрвсэлтэй тий нянтай мөөгөнцөртэй байж хэвийн ашигтай бактери 1000 цацаад болохгүй байхгүй. Тий. Тэгэхээр хамгийн би бол орж ирж байгаа хүмүүс одоо зөвлөхөөрөө эхлээд өтрийний орчноо одоо эмгэг нян байна уу тэрийг нь эхлээд хоёлаа тий эмчилъя. Үүний дараа эмгэг нян эмчилсний дараа хэвийн ашигтай бактерийг нөхөж өгөө, хангаж өгөө гэж зөвлөдөг байхгүй. Тэгэхээр дур мэдээл жоохон одоо ингэдэг байхгүй. Өтрээ гэдэг эрхтэн маань нэг өөрийн гэсэн орчинтай байдаг бахана өөрийгөө цэвэрлж идэг, хамгаалж идэг эрхтэн байгаад нь штэ. Өтрeenээс шүүрэл гардаг.
зарим эмэгтэй хүмүүс гарч байгаа шүүрлээс айдаг. Гаргасгүй гэж боддог. Гэтэл хэвийн одоо эмэгтэй хүнээс бол шүүрэл гарах хэрэгтэй байдаг. За энэ юу юм гэхээр энэ бол өтрийнээс гарч байгаа одоо шүүрэл байх нь умаах үзүүний сувгаас гарч байгаа шүүрэл байх нь арсны одоо үхжсэн эсүүд байдаг байх нь энэ шүүрэлд агуулгадах нь тий. Энэ хэвийн шүүрэл үү хэвийн босвол гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Хэвийн шүүрэл ямар байх вэ гэхээр нэгдүгээрт өнгөхгүй байх хэрэгтэй. Цайвар цагаан, цайвар өнгөртэй байж болно. Хоёрдугаарт үнэргүй байх хэрэгтэй. Ямар ч үнэр байх ёсгүй. Тэгээд энэ одоо өтрийнээс гарч байгаа энэ шүүрэл маань биднийг хорсгодгүй байх хэрэгтэй. Өвдөлт байхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Цагаан юм их гараалгаа мөртлөө хорсоод захтнаад байвал энэ бас нэг өөр асуудал тий. Тэгэхээр зовиргүй байх хэрэгтэй байх нь өвдөлт хорсолт элдв ямар ч зовир байх ёсгүй байх нь өнгөгүй үнэргүй цагаан шүүрэл гардаг байх нь хайрын эсэргээрээ шар өнгөтэй. За бүр ногоон өнгөтэй гочдөг байхгүй. За тэгээд аимшигтай захтандаг. За тэгснээ нөгөө нэг юм тараг шиг цагаан ялгацс гарах. Эсвэл нөгөө ээдэм шиг юм бичрэмхтэй ширхэгтэй ялгацс гарах. За тэгэнгүүтээ өмхийн үнэртэй байгаадах. Ингээд нөгөө өдөр тутам юм одоо дотор хувцсан дээр туссан шүүрэл маань ингээ үнэртэй байх юм бол болохгүй. Тэгээд өвдөлт өгөх те хорсоод авах, зовирлаад авах, өвдөд байх зэрэг одоо зовирууд илэрх юм бол таны одоо өтрээний баланс, өтрээний орчин хэвийн бос олчжээ гэдгийг шууд мэддэг байх хэрэгтэй. Тэгэхэд яахан хэвийн бос олчих юм бол лаавад хийх юм уу? Үгүй мэрэгжлийн хэмжээд хандчих. Зүгээр л ойрхон одоо Монголд бол эмэгтэйчүүд имлэг маш олон биш шүү дээ. Тэгэл наацх имлэг ороо мацогийн шинжилгээ ядаж өгч хэрэгтэй. Цаашлаад эмчин шаардлагатай гэвэл PCR аавна, умаа үзүүний бактериолог аавна. За тэгээд нэг тойл тавиад тэр чин шинжилгээнүүд авч явах явцдаа умаа үзүү шархлаа байна уу нэг үзүүлж хэрэгтэй тий. Ингээл нөгөө урдсан сэргийлэх үзлэг явагддаг байхгүй. Жишээлбэл одоо сая над дээр 3-4 хоногийн өмнө 47 настай 5-6 чончуу 47 настай орон нутгаас намайг зорж ирсэн. Тэгээд нэг ч удаа эмэгтэйчүүд эмчд үзүүлээгүй 8 жил болж байгаа ихч орж ирсэн. Тэгээд би урдсан сэргийлэх нөгөө эхо үзлэгээ хийгээл мазокийн шинжилгээг нь аваад шаардлагатай хамгийн чухал шинжилгээ эсийн шинжилгээ авах шаардлагатай байдаг байхгүй авсан. Гэтэл эсийн хариу маань өөрчлөлттэй гараад ирж байгаа. Ингээд дараагийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай, ид авах шаардлагатай болол явж байгаа жишээ нь. Тэгэхээр миний нэг хэлэх гээд байгаа зүйл маань эмэгтэй хүн болгон эрчүүдийг бодвол ер нь бол бас үзүүлээд идэг. Гэхдээ яагаад вэ гэхээр төрж жирэмсэлдэг болохоор бид нар хөвчлээ айгүй их үзүүлдэг байхгүй. Жирэмсэн болохоор маш их эмчнэрээр явдаг тий. Тэгээд маш их шинжилгээ өгөөд өөрсдөө үзүүлээд идэг тий. Энэ шиг төрөөд дуусахаараа өөрсдийг орхиж. Тий. Төрөөд дуусахаараа ажил амьдрал гэдэг юусаа ингээд өөрийгөө хайчдаг. Энэ нөгөө дотоор байдаг жинхэнэ хоёр дахь эмэгтэй хүний гоо сайхныгаа мартчихдаг. Нэг яагаад гэвэл өтрий гэдэг бидний энэ одоо төхөөрч үүд хаалга болсон эрхтэн маань нөгөө далд байралтай, доор байралтай. Тэгвэл эн чинь бие битүү биш байхгүй юу? Эн чинь онгорхой нүхтэй тэрүүгээр дандаа агарын сэлгэлт энэ төр явагдчих хэвээр. Тэрийг л би хуурай байлга дотор хуцаа соль өдөр тутам ариун цэрэг ирэхлээр соль гэж хэлээд байгаа. Тэгэхээр төрснийхаа дараа өөрийгөө битээ хаяа. Төрөнгүүтээ тий 6 сарын дараа, 3 сарын дараа, ядаж жилийн дараа үзүүлчээ. Урьдчилан сэргийлэх үзлэг заавал орох хэрэгтэй. За өшөө бас нөгөө үзлэгт ордоггүй шалтгаанууд олон байдаг шүү дээ тий. Тэгэхээр хамгийн гоё үг бол одоо энэ үүд хаалга болсон энэ эргэтнээс гарч байгаа энэ шүүрэл бол эмэгтэй хүний одоо нөхөрчгүй тойл ахгүй. Шүүрэл нь ямар байна? Чиний нөхөрчгүй ямар байна гэдгийг л илтгэж яадаг. Тэгэхээр энэ гоё өөрийгөө хамгаалдаг эрхтэнтэй байна. Эндээс нь шүүрэл гардгийн байна. Энийгээ хэдүүлээ тэр хамгаалах бариарыг хэвийн хадгалж авч үлдэх хэрэгтэй. Түүнээс угааж цэвэрлэх ариутгахтаа чухал биш байхгүй. Хэвийн энэ орчнол хэдүүлээ зөв хамгаалдаг байх юм бол асуудал яригдах байх нь шүү дээ.
За тийм шүү, маш чухал зөвлөмжүүдийг бас өгж байгаад маш их баярлалаа. Үзэгчд маань, сонсогчд маань бас яг эндээс үдсэн асуултууд байвал лайв маань доор бичээд өгөөрэй. Тэгээд нөгөөтэйгөр бас яг таны одоо тий хоёр дахь бас яг энэ одоо амнаас ч бас яригдчих болох шүү дээ тий. Яг энэ одоо хэсэг дээрээ бас битгий хайн хандаарай. Тэгээд 8 жил үзүүлээгүй байж байгаад үзүүлсэн гэдэг кейс бол биднээс их том сургамж болох байхаа гэж бодож байна. Бүсгүйчүүдийг яг өөртөө анхаарад энэ шинжилгээнүүдийг цаг тухайд нь өгдөг байгаар гэж хэлмээр байна. Түрүү нөгөө одоо ингээд цагаан ингээд юм гарч байгаа гэдэг талаар ингээд ярьлаа шүү дээ. Энэ яг хэдэн наснаас эхэлсэн одоо үеийг одоо хэвэн гэж үзэх үү те. Тэгээд нэг ээжүүдийн юун дээр гарсан ч бүр бага насны хүүхэд бараг 2-той юм уу хүүхдийн маань ингээд доороос ингээд идээтэй юм ногоон зүйл гарч ирсэн ингээд нэг тийм пост гэнт ингээд санахгүй юу. Тэгэхээр ер нь одоо 2 настай хүүхдүүдийн хувьд те бүр жоохон охтуудын жоохон беби нарын хувьд одоо яг ямар байх хэвтэй юм те. Энэ дээрнээс. За энэ бол мэрэгжлийн одоо охтын эмчийн зөвлөгөө болоод байна л та. Гэхдээ ер нь бол одоо нөхөн өрчвөө нас гэж ярьдаг байхгүй. Бид нар нөхөн өрчвөө нас те нөгөө хүүхэд тээж төрүүлэх боломжтой нас гэж яриад байгаа. Дэлхийн бойжлын үе гэж яриад байгаа те. Энэ насандаа бол мэдээж одоо хэвийн өдрийн шүүрлээ ялгадаг, өдрийн шүүрл гарч явах хэвээр маань энэ нь ийм өнгөтэй үнэртэй үнэргүй байх хэвээр маань гэдгийг бол мэддэг байх хэрэгтэй. Одоо тэр бага насны 2-3 настай ч гэх юм уу те охтууд шар юм гараад энэ төрсөгийн шар болоод ин гэж бас ярьдаг л та зарим ээжнэр. Тэгээд энэ бол бас нөгөө бэлгийн ариун цэвэрлэл алдагдсан шин. Жишээлбэл одоо нөгөө памперс зүүж байгаа тий. Өтгөнөөр бийцлээ. Тэрийг зүв арчсан юм уу? Тэр хөөрхөн жижигхэн жоохон өтрээр өндөрчөөтэй баг жоохон л юм байгаа шүү дээ. Тэр лүүн тэр өтгөн орчуу. Тий эсвэл бохор орчуу. Бохор гараараа тэрэнд нь хүрчүү ч юм уу тийм л юмнууд байгаа. Хүүхдүүд ялангуяа жоох хүүхдүүд айгүй их нөгөө бэлэг эрэхтнээ барьдаг байхгүй. Тэг гар нь айгүй өстой юмд хүрсэн нянтай гар байгаа шүү дээ. Тэрүүгээр ялангуяа эрэгтэй хүүхд бол ингээ бовоо нухаал идэг. Цацаад байгаа ч юм болов уу гэж бодохоор тэгээ ингээд хэсэг ажиглаад ингээр би нөгөө одоо хүүтэй болоод мэдчихин л та. Тийм манай хүү ой гарантай. Тэг ингээд памперсын талхаар энийг ингээл оролдоод идэх байхгүй. Тэгээд энэ одоо цатнаад байгаа юм болов яагаад байгаа юм бол гэж санаа зовоод. Тэгэхээр эрүүл ахуйг нь л одоо алдагдуулсантай л холбоотой тийм зовир илэрж байгаа. Түүнээс ямар тэ тэнд ямар гадны юм орох биш. Тэр чинь боломжгүй шүү дээ. Тэгэхээр памперсэнд нь удаан байлгаа. Тэ чихтэй шийлгчээд хүндрүүлчихэд байлгаад байх. Дор нь цэвэрлэхгүй байх ч юм. Ялангуяа охин хүүхдийн өтрээ болон анусны нүх хоёр маш ойрхон байгаа. Тэгэд тэр чинь томроод насах хэрэг жоохон цайтай бол 2 см орчим болдог байхгүй. Одоо жоохон охинд бол би энийг бас яг анзаарч байгаагүй юм биш үү? Маш ойрхон байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас ээж нар аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд сонгож байгаа дандаа памперс хийдэг бол бас болох хэрэгтэй. Тэ шүн унтахад нь памперс хийн. Өдөр ядаж хуурай өмөд юм уу те дотор хувц өмсөгч шээх болгонд нь солиод ил та дотор хувцын. Ер нь л памперсны хэрэглээг бол бас хянахал хэрэгтэй. Цогцоо зайгүй өглөө өдөр шүнгүү ямар ч нэг 10 минутын агаарч өгөхгүй памперс углаад байх хүмүүс байдаг. Тэгэхээр энэ байдлыг бас болох хэрэгтэй. Энд чинь өөрөө хөрхийн мен тэр орчных нь хуурай бах дисбалансыг алдагдуулаад байгаа байхгүй. Байнга чихтэй нөгөө яг бид нар ариун цэврийн эргэлтээгээ өдөр шүнжин солиол байгаад байгаатай ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр памперсны хэрэглээ буюу ялангуяа энэ жоохон хүүхдийн нөгөө хүндэрч мөндөрсөн үед нь одоо маш зөв угааж зөв арчиж явах хэрэгтэй. Ер нь бол одоо энэ том хүн хүртэл жоохон хүүхд гэлтгүй нас биеинд хүрсэн хүмүүс хүртэл нөгөө хүн дээр бийцснийхэн дараа буруу арчдаг тохиолдол одоо ч байсаар идэг юм бэл. Урдаас хойшоо чиглэлд арчна. Ерөөсөө л урдаас хойшоо. Өтрээгээ тэрний нүхнээсээ эхэлж арчихгүй. Одоо нэг тэр хоёр чи хоорондоо нэг зайтай байгаа шүү дээ. Тэгэхээр урдаас хойшоо чиглэлтэй. Хойноос урагшаа чиглэлд арчдаг маш олон хүн байна. Тэгээ ингээд нөгөө өргөсөл үсэт ийна ингээд нэг л биш болоод ийна гэд нөгөө шинжилгээ аваад бактериолог нянгийн ургуулад үзэхээр Ширхэг коллеж юм уу баасны нянгууд гарч ирдэг. Энтерокок эзний нянгууд гарч ирдэг байхгүй. Тэгэхээр энэ бол өтгөн байдаг нян яаж өтрээр орох уу гэхээр ариун цэвэр алдагдсантай холбоотой байдаг байхгүй. Тэгэхээр энгийн юм шиг мөртлөө энэ жижигхэн деталь юмнууд дээр алдаа гаргачаад байдаг байхгүй. Шүн памперсын солидог.
ээж нар цөөхөн баг. Тэ? Одоо ялангуяа нялхнараа үед нь бол солиод идэв. 2 нас үрчгээр нь орой нэг памперс өмсгчээр өглөө авчдаг жишээ. Тэгэхээр энэ бас өөрөө хүүхдийнхаа тий энэ доод бэлгийн орчны дисбаланс буюу нөгөө орчныг нь алдагдуулах бас нэг үндэс болдог шүү. Тийм учраас аль болох хуурай тий яг уу гадуур мадуур гарах шаардлагатай үедээ тэр жив гэдгийг хэрэглээл энгийн гэртээ байгаа үедээ дандаа хуурай. Би бол одоо нөгөө юм зориултын одоо тийм юм гарсан мэлэр шүү дээ. Зориултын хүүхдэд хэрэглэдэг юм даван памперс. Тэгээ дотор нь давуу хийчихнэ. Би цуцад давууг нь аваад давуугийн солиод идэх. Энэ бол үнэхээр бас таалагдчихж байгаа. За нэвтрүүлэг маань харсан чинь гээд дуусгуулчих. Уг нь бол асууя гэж утсан зөндөө асуултууд байсан. Бас яг тодруулъя гэж утсан зүйлсүүд их байсан. Тэгээд харамсалтай нь бит хоёр өтрээ маань өөрөө өөрийгөө хамгаалдаг. Тэгээд бэлгийн ариун цэврийг маш сайн хамгаалаарэ гэд ингээд сэдвийнхаа бас тодорхой л агуулгаар бас ярилцлаа гэж бодож байна. Нэвтрүүлгийн маань одоо яг энэ сэдв маань өөр айгүй их зүйлийг агуулж байгаа. Тэгээд эмчээс асуумаар байсан зүйлүүд бол их байлаа. Тэгээд манай үзэгчд сонсогчд бас яг ундрал эмчтэй маань хэрвээ уулзаж бас зөвлөгөө авч тэ хувьчлаад яг энэ үйлчлэгийг авъя гэвэл хонгорхон мед эмнэлэг дээр зориод очиж болно. Манай одоо сошиал хаяг маань хонгорхон мед гэдэг яг нэрээрээ пэйжээрээ байгаа. Хонгорхон мед их ураг эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх пэйж байгаа. Манай эмнэлэг бол нөө хорооллын их нэлхсэн хажууд байрладаг. Тэгээд за ямар ч хэлсэн өнөөдөр ярилцъя гэж бодсон сэдвийнхаа жоохон хэсгийг бас ярьлаа. Ерөөс багтсангүй тий. Тэгээд олон жил бид нар одоо эмчнаар тий бид нар эмэгтэйчүүдэд өтрийгээ цэвэрлээ, цэвэрхэн байлгаа гэж зөвлөдөг байсан бол одоо л би арай өөр зөвлөгөө өгмөр байна. Цэвэрхэн байлгахаас илүүтэй өтрээнийхээ цэвэр нөгөө дисбал одоо нөгөө орчныг хамгаал. Одоо нөгөө хамгаалж чадахгүй алдаанууд жижиг амьдралын өдөр тутмын энгийн алдаанууд байгаад байгаа бол хамгаалаарай гэдэг зөвлөгөөг л өгөхийг хүсэж байна. За маш их баярлалаа. Бидний цаг заваа гаргаж ирээд энэ үнэтэй зөвлөмжүүдийг харилж хагаад. За тэгээд үзэгчийгээ сонсогчтой хамт байсан баярлалаа. Өнөөдрийн эрүүл багаараа нэвтрүүлэгт маань хонгорхон мед их байрах эмэгтэйчүүдийн хүн өрчхүйн эмч ундрал эмч маань оролцлоо. Дараагийн пөрөв гарагт эргээд уулзцгаая. Түр баяртай. Танд баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баяртай. Эрүүл биед саруул ухааныг орших Эрдэнэт хүмүүн танд эрүүл байгаараа нэвтрүүлэг хүрлээ. Өөртөө анхаарч, хайртай бүхнээ хамгаалж, эрүүл байгаарай. Ерөн секунд